Сайн бацгааны өрхөн мөндөд үзэгчтэй эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаарыг малын шимэгчдэх өвчний талаар мэдээллийг хүргэхээр мал эмнэлгийн сургуулийн халдвар төвчний судлалын микробиологийн тэнхимийн эрхлэгч доктор Нямдава доктор мөн мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор профессор Болдоотар нарыг урьж оролцуулаад байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана. Өнөөдрийн мэнд хүргэе. За сүүлийн үед мал эмнэлгийн шимэгчдэх өвчний талаарх мэдээллүүдийг одоо хүргэхээр бид нэр шимэгчдэх өвчин гэж яг юу юм бэ те? Одоо паразитлах гэж яриад байгаа. Малчд маань юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Одоогийн яг төвшин яг ямар байгаа юм бэ гэдэг талаар яриагаа Нямдава доктороос эхлүүлье. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бидний одоо нэрлэж ажилласан паразит буюу шимэгч гэдэг нь маш их олон янз байдаг. За шимэгч гэдэг нь ерөөсөө нэг амьтан нөгөө амьтныхээ дотор шимэгчилж, шимшүүсийн сорох. За бас зарим нь бол байрлаж ингэ шимэгчилдэг байгаа. За Монгол орны мал амьтанд энэ шимэгчдэх өвчтний эрсдэл их өндөр байдаг. Өөрөөр хэлбэл одоо энэ шимэгч зарим нь жөлөөт байдалтай байж байгаад хооллох үедээ тэр мал амьтны шүүс шимийг одоо сордог юм онцлогтой. За ер нь бол шимэгчдэх өвчнийг ерөнхийд нь хоёр л хувааж байгаа юм л да. Гадна талд нь одоо арьс сүс шимэгчилдэг нэг хэсэг шимэгчд байдаг. За энэ дотор биед дотор ороод шимэгчилдэг нэг хэсэг бүлэг шимэгчд байдаг. За ийм онцлогтой. За өнөөдрийн тухайд бол энэ гадна шимэгчдэх өвчин одоо бид малчтын одоо нүдэнд ил харагдаж байдаг шимэгчдээс одоо дурдъя гэвэл нөгөө хачиг, хөрд, ширх, шалц, хамууны хачиг. За тэгээ янз бүрийн өтгөж батах хидгэн ялаа гэл зөндөө олныг дурдж болно. За дотор шимэгчд гэдэг нь одоо монголчуудын сайн мэддэг цагаан орхот гэж нэрлэдэг байдаг л дээ. За шинжлэх ухааных нэр томьёо бол гилментл гэж хэлдэг. За энэ хэлбэр дүрс ихэ хувьд бол янз бүр байдаг. Ерөнхийд нь 3 бадаг. Соруулт, хорхоо, туудсан хорхоо, дуграх хорхоо гэдэг ингээ 3 очдөг юм аа. За үүнээс гадна бас цусны шимэгчд зөндөө байдаг. Мал эмнэлгийн салбар маань одоо энэ шимэгчлэх өвчин дээр та хоёр маань бас зөвлөлийнх нь гишүүд байгаа тий шимэгчдэх өвчин тал дээр яг ямар бодлого руу явж байгаа юм бэ? Тэгээд эрдэмтд маань бас энэ тал дээр бас ямар байр суурьтай хамтраа та бүхний одоо цаашдын зорилго юу байгаа юм бэ гэдгийг Болдоотар доктороос тодруулмаар байна. За сайн байцгаана. Энэ өдрийн мэнд бүгдэнд нэвшүүлье. За ер нь мал эмнэлгийн талаар ямар бодлого барьж ярихаас өмнө энэ шимэгчдэх өвчнөд яаж тэмцэж байсан энэ хуучин одоо социализмын үе гэж ярьдаг тэр үед яаж тэмцэж байсан гэдэг дээр бол эхэлж суурь яриул арай зохицтой байх болов гэж бодож байна. Ер нь бол шимэгчдэх өвчин одоо юу гэх юм шимэгч гэдэг ойлголт бол одоо юу гэдэг өөрийнх нь амьдралын хэлбэр нь мал амьтны дээр заавал тэр оршин байж амьдралын хэлбэр нь тэр нь болохоор биднээс бол шимэгч болж харагдаж байгаа боловч тэрнийх нь өөрийнх нь байгалийн зохицлого нь тийм учиртай юм байна. Тэгээ биднэрт яг нэг хор охирол өвчлөд гэдэг учраас бидний тэмцгээс аргагүй болно. Манай Монгол орн бол ер нь тэгээд бэлчээрийн малгайтай голддог тийм ээ. Тэгэхээр ер нь шимэгчээр бол маш баялаг. Одоо юу гэдэг шимэгчийн халд өртөх магадлал бол маш өндөр байдаг. Тэр үед бол одоо юу гэдэг дээр үед хамгийн анхаа мал эмнэлгийг хөгжүүлэх одоо төрийн бодлого 50-ийн онд гарч одоо юу гэдэг шинжлэх ухааны мал эмнэлгийг арай жоохон өөр хэлбэрт оруулахар бодлого юм боловсруулалтаа гарч хахад 52 онд хамгийн их асуулт дагуулж яасан бохоор энэ гуур хамуу Монгол орнд тэгээ гадна паразитын халдвар бол одоо юу гэдэг маш хүнд байлд орсон учраас Оросуудтай нээж одоо юу Орос Монголын экспедиц гэж явсан. Мал эмнэлгийн төвөнд хэрэгцсэн анхны экспедиц 52 онд хэрэгжсэн. Бүтэн жил хэрэгжээд тэгээд хэд хэдэн экспедиц явуулсан л да. Тэрэн дээр бол
нэг номерт шимэгт өвчтний судалгаанууд орж ирсэн. Дараагийнх нь болохоор буршлаастай тэмцэх. Буршлаасууд тухайн үедээ яг тийм шин сэдв хүмүүст халддаг дүнгийн судлагч ирж исэн. Тэгээ орж сууша буршлаас бол дагаж орж яасан. Тэгээд шимэгт өвчтний талаар одоо манай мал эмнэлгийн түүхэнд анхны номнууд ихтэл манай Монгол орны инваз өвчин гэдэг нэртэй антиповын ном гарсан байх жишээ. Ийм учраас ингээд тэгээд яванда мал эмнэлгийн одоо арга хэмжээнүүдэд одоо юу гэдэг нь одоо дашнан багшийн үед бол мал эмнэлэг маш их одоо юу гэдэг севиорнуудын эдийн засгийн харилцан цохорнуудын зөвлөлийн тусламжтайгаар маш их одоо юу гэдэг нь тусламж авч яасан одоо дүүк машин одоо мал эмнэлгийн тоног төхөөрөмж энэний гол юм нь ихэнх нь шимэгч төвчин чиглэсэн юунд угаалгын байнууд барьж яасан мал эмнэлгийн одоо юу гэдэг нь бааз цорыг бэхжүүлэхэд гол хэмжээ нь шимэгч төвчин байсан. За нэгдэл нийгмийн үед гараад ирсэн. Ер нь шимэгч өвчнөд тэмцэх арга хэмжээ бол нэгдлийн үед маш их анхаардаг байсан. Хаврын 13 ажил, намрын 8 ажил гэдэг байсан. Хаврын 13 ажлын 5-аас 6 нь зөвхөн шимэгч төвчний ажил байсан. Намрын 8 ажлын 3-аас 4 нь шимэгч төвчний байсан. Угаалгыг маш өндөр хэмжээнд авдаг байлаа. Тарилга туулгалтыг маш өндөр хэмжээнд авдаг байлаа. Одоо юу гэдэг нь хашаа хорооны халдваржуул, ариутгах халдваржуул маш өндөр хэмжээнд авдаг байсан. Яагаад гэвэл шимэгт өвчнөд тэмцэх арга хэмжээ бол одоо юу гэдэг нь малчид юм уу одоо энэ нэгж тийм ээ одоо нэг өрх дангаараа хийгээд явахаар яадгүй бүр цогцоор тэр нутаг баригад багийн хэмжээгээр нийтийн арга хэмжээг хийж ажиллаж явах ийгээс болно хөөсөш тэгэхгүй ганцаараа хийгээд яваад байвал дарагддаггүй байдаг. Тэрийг манай хуучин нийгмийн үед бол одоо нэгдлийн үед бол маш сайхан ойлгож дандаа тэгсэн компаничлсан байдлаар хийдэг гэсэн учраас яг тухайн цаг үед бол шимэгч төвчний асуудал бол ерөнхийдөө их зэгцтэй. Шимэгчхийг бол бүрэн дарна гэж ойлголт байхгүй. Бүрэн эмчилнэ гэж ойлголт байхгүй. Тодорхой балансж хяналтанд оруулж явж явах хэрэгтэй. За тэгээ зах зээл шилжлээ. Зах зээл шилжихийн албанд одоо мал эмнэлгийн хувьчил явсан, мал хувьчил явагдсан. Тэгээд одоо юу гэдэг нь жоохон замбраагүй байдалд орсон тийм ээ. Хаа газар ер нь жоохон юу болсон. Энэс болоод одоо юу гэх юм шимэгт өвчний асуудал компани жавс асуудал бүрэн зогсоод тэр үед бас нэг асуудал нь болохоор хуучин хэрглэж байсан шимэгч төвчөнтэй хэрглэж байсан туулгын бэлтгэл гадна барьцыг дэсрэг бэлтгэлүүд бүрэн солигдсон. Хуучин бол дандаа фосфор орган нэгдэл, холоор орган нэгдэл суурилсан юмуд байсан. Одоо баг хэрэгдэхэ байж хагаад шимэгч төвчтэй тэмцэх хэмжээнд одоо альбин нацаа тийм ээ цагаан туулганы гол бодис одоо юу гэдэг евромектин буюу евомекийн гол бодис евромектин агуулсан бэлтгэлүүд. Тэгээ өөр юу гэдгийг циферметрийн одоо угаалгын бодисын гол бодисууд. Эдгээр ингээд шууд имэн бодис нэг одоо барууны орнууд юмд орж имэн бодис орж. Тэрнээс болоод одоо юу гэдэг тэр компаничлсан арга хэмжээнд ерөнхийдөө зогсон байлд ороод тэгээ тэр чигээр одоо өдөө хүртэл явснаас болж ерөнхийдөө бол шимэгч төвчний асуудал жоохон хүнд байлд орсон. Нөгөө талаар бас нэг юм нь болохоор манай эрүүл мэндийн тухай хууль нэг 19 онд болгодог. 17 онд болгосон. 17 оны хуулинд бол одоо яг хууль сайн хууль болсон. Гэхдээ яг паразит судлаач бидний нүдээр бол тэр талаасаа бол маш муу. Тийм мэрэгжлийн талаас шимэгч төвчнийг бол баг улсын хэмжээнд хөрөнгө тавьж өгөөгүй. Арга хэмжээндээ юу ихийг зааж өгөөгүй. Ингээд нөгөө нэг дурдаад орхисон. Гол арга хэмжээ юу гэхээр шимэгч төвчтэй тэмцэх арга хэмжээний зардлыг малчид өөрөө гаргана. Энэ концепц нь өөр их буруу яваад байгаа байхгүй. Тэгэхээр нэг мөнгөний эзэн малчид нь хийхгүй хийхгүй байх нь тэдний дур болсноос болоод мал эмнэлэг шимэгчдийн тал дээр одоо юу гэдэг орхон жоохон учир дутагдaltaа болоод ирсэн бол. Дээр нь бас нэг жоохон төрийн албадлаг бас шимэгчдээр хэрэггүй албадлах гэдэг нь одоо орон шорон одоо юу гэдэг биш. Яг мэрэгжлийн талаасаа малаа заавал угаалахгүй бол тийм ээ эрүүл байхын тулд та нар заавал хийх ёстой гэдэг тэр талаар нь бас жоохон учир дутагдaltaа болсноос болж шимэгчдийн асуудал жоохон одоо юу гэх юм байдалд орсон байгаа. Тэгвэл одоо юу гэдэг мал эмнэлгийн зүгээс одоо ялангуяа энэ цаг үед ажиллаж байгаа энэ мал эмнэлгийн газрын хамт олон бол шимэгчдийн талаар одоо өөрсдөх талаар их арга хэмжээ авах гэж оролдож байгаа. Энийг бол дараагийн ярианд ярих гэж бодож байна. Яг энэ шимэгчдэх арга хэмжээг бол одоо яг Болдоотор докторыг хэлж байгаа шиг
сум орон нутгийн хүрээнд биш ганцхан өрхийн хүрээнд биш сум орон нутаг багийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ёстой гэдгийг бол манай зарим аймагуд бол энэ тал дээр бас хичээж ажилладаг. Миний мэдхийн 20 онд Хинтээ аймагт яг энэ чиглэлээр үйл нэвтрүүлэг болон одоо олон нийтэд хүрэх мэдээллийг хүргэж байхад Хинтээ аймаг маань одоо яг багаараа сумдуудаараа нийлээд ингээд ийм том системээр ажилладаг байсан. Надад бас их аавштай байсан. Тэгээд угаалга гэж яриад байгаа тий. Угаалга хийхэд яаж ядгийг мал эмнэлгийн салбар бас 2020 оны үед хаа гурийн боловсруулалт гэдэг ажлыг бас хийж исэн. Энэ тал дээр одоо тухайн үед бол яг гурийн боловсруулалтыг хийхэд одоо өхөр сүргийн маань одоо арьс ширэн нас 20%-аар бас багассан байсан ийм үр дүнтэй үзүүлэлт гарч ирсэн. Тэгэхээр энэ тал дээр та бас тухайн үед яг ажиллаж исэн эрдэмтний хувьд бол ямар бодолтой байдгийг цаашид одоо угаалганд одоо яг ямар төвшөнд явах хэрэгтэй юм те энэ тал дээр мэдээлэл өгвөл. За ер нь бол сая Болдоотор профессор ярен дээр гарлаа л да. Бүхний тэрэ оролцож ийж малчинч, малын эмчинч за тэгээд одоогийн хуулиараа бол тухайн орон нутгийн засаг даргачид оролцсон. Ягаад гэхээр гэрээ байгуулж тэрний үнчин дээр мал эмнэлгийн үйлчлэг авчих шүү дээ. За одоо бол байдал арай өөр байна. Малын хувьд мал эмнэлгийн нэгжүүд бас хувьд байгаа юм. Тэгэхээр зэрэг ер нь бүгд л одоо чадах бүтэх талаас хамтарч оролцвол энэ шимэгчдэг өвчнийг эрс багасгах болно. За энэ дээр би тэр хамуу өвчний эсрэг угаалга. Ер нь угаалга гэдэг бол өөрөө тэр мал амтны гадна тал шимэгчилж байгаа тэр шимэгчийг устгах, тэр шимэгчийн нөлөөллийг одоо багасгах одоо үйлчлэгээ юм шүү дээ. Тэгэхээр зэрэг угаалга хийн гэдэг бол өөрөө бас технологи ажиллагаатай. Тухайлбал одоо угаалгыг хизээ хийх үү? Угаалганд малыг яаж бэлтгэх вэ? Угаалгын явц яаж явах ёстой? Эцэст нь угаалгын дараа ямар арга хэмжээ авах ёстой? За энэ бүгд тэр мал эмнэлгийн одоо энэ арга хэмжээний үр дүнг илэрхийлэх ёстой л доо. За Монгол улс одоо сүүлийн мэдээг ингээд ерөнхий газрын гараас мэдээнээс хараад байхад нэг давхарцсан тоогоор 30 гаруй сая малыг угааж байна. Угааж байна. 30 гаруй сая мал. За энэ 30 гаруй сая мал угаагаад тэгээд үр дүн одоо тэр яаж яах гэхээр зэрэг нэг тийм одоо тэр малын эмчнэрийг өгч байгаа мэдээнээс ингээ харахад манай сум манай нэгж 48 мал угаана. За угаалга хийснийхээ дараа тэдэн хуваар ийм нэг тийм төлөвлөгөө маягтай төлөвлөгдсөн маягаар яваад байна л дээ. Зүүн бол альва угаалгын хийсний үр дүн жил жилээр тухайн шимэгчийн халдварлт багасчих ёстой. Энэ бол үр дүн байна. Энэ үр дүнгээр тооцвол одоо хамгийн их үр дүнтэй гэж үзэх гээд байна л дээ би өөрөөр хэлбэл. Тэгэхээр энэ үр дүнг яаж тооцдог юм бэ гэхээр зэрэг угаалга чанартай байх ёстой. Чанартай байх ёстой. Тэр олон сая мал угааж яхад угаалга нь чанартай яг технологи аргачлалынхаа дагуу гүйцэтгэх ёстой юм байна. За өхрийн арсны гуурын тухайд бол одоо яг жинхэнэ энэ чиглэлээр судалсан хүн бол манай Болдоо профессор шүү дээ. За энэ өхрийн арсны гуурын талаарх арга хэмжээ бол үеийн засгийн газар Монгол улсын социализмын үед ч одоо энэ зах зээлийн үүдэж эхэлсэн үед тэмцэх хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн хөтөлбөрийг. За тухайн үед одоо тэр социализмын үед судалж ирсэн одоо гуурын дорж гэж ярьдаг юм л да. Тэгээд доржгүй одоо эдийн засгийн мөлгөө өгсөн тэр юугаар бол нэг 75 сая орчим төгрөгийн алдагдал орж байна гэдэг байсан. Гуур бол өөрөө их актер өвчөлтэй ягаад гэвэл арь ширний бүтээгдэхүүний хамгийн одоо үнцэнтэй хэсэг болох тэр нургууны хэсгээр цоолж гэмтээдэг. Тэрүүгээрээ одоо маш их эдийн засгийн хор хөнөөлөг учруулдаг өвчин юм байна. За энэ тал дээр бол манай Болдоо
профессор бас нэмээд хэлэх үг байгаа хаа гэж байна. Дарааллын үед бол угаалга их асуулаа тий. Угаалга дээр бас нэг ийм анхаарах юм а тий. Хуучин одоо энэ төлөвлөгөөс өмнө гэж яриад байна шүү. Зах зээлээс өмнө хэрэгжилж байсан угаалгын юмуд бол фосфор органик нэгдлүүдээр угаадаг байсан. Одоо манай малчд хэлээд байгаа. Угаачаар баг шаврын зураа ажиллаа, сав саарл болгоо ажиллаа. Энэ хуучин угаалгын үед бол одоо юу гэдэг сайхан байлдаг байсан гэж. Энэ өөрөө өөр ойлголт юм байна. Яасан гэвэл адилхан шаврын зурц юм шиг одоо ингээд сааралтаар гараад ирдэг. Энэ яадаг вөхөр хуучин үед угаахад фосфор органик нэгдэл фосфор агуулсан бодисуудаар агуулсан имээр угаадаг байсан байхгүй. Фосфор гэдэг чинь юу вэ? Үсний осны хөгжилд гол оролцдог бодис байхгүй. Тэгэхээр угаалгасны дараагаар ингээл янгууд мал ингээд үс нь гоё ингээд сэргээл улам цагаараал гоё болоод идэг. Тэгэхээр одоо угаалгасны дараагаар тэр үед одоо угаалгах дуртай мал сайхан сэргдэг юу яадаг гэд фосфор нөхцөл чинь үс нь сайхан сэргэх нь ойлгомжтой. Тэр үед тэр төсөөллийг одоогийн угаалгын бодисон дээр бодоод байгаа байхгүй. Одоогийн угаалгын бодис болохоор одоо юу гэдэг цеперметин, дельтаметрин одоо перитроидын бүлгийн өөр өвсөнд ямар ч хамаагүй бодис яагаад байдаг учраас тэр нэг үс сэргэлт нь харагдахгүй байх учраас малчид буруу ойлгоод одоо баг саалтуулаа одоо загалтуулаа ажиллаа мачлаа биш байхгүй юу. Уг нь бол цаад утгаараа тэр дээрүүд хэрэгжилжсэн холоор фосфорын нэгдлээс илүү хүчтэй имээр угаагаад сайн имээр угаагаад байгаа байхгүй. Орчин үеийн одоо хамгийн хэрэгжилж байгаа дэлхийн нийт хэрэгжилж байгаа сайн имээр угааж байгаа. Тэр үсний сэргэлтэнд оролцохгүй байхаар буруу ойлголтоор болж жоохон яагаад гэдэг талтай. Нөгөө тал нь болохоор угаалгын үед угаасны дараагаар задраад байдаг. Шархан үсдэг гэж тийм бас нэг тийм яриа гарч танаа угаалганд орсноос манай мал шархлаад яасан бас. Энийг бид нар бас зохицуулах хэрэгтэй байна. Яадгүй гэхээр энэ перитроидын бүлгийн бодисод гэж байдаг. Энэ одоо дөрвөн үе одоо 5 дахь үеийн гарчаад байгаа байхгүй. Эхний 3 эхний үеуд нь болохоор одоо юу гэдэг нарны гэрэлд тэсвэргүй. Нарны гэрэлд хурц наранд нэг амархан задрангуутлаа эргээд задарсан бодис нь эргээд шархан үсгээд идэг юм хордлого өгөөддөг. Одоо ч гэсэн эдгээр тийм байдаг байхгүй юу. Тийм учраас тэр анхны гарсууд нь дандаа гэрийн дотор хэргэлдэг. Одоо жомтоо тэмцэгч юм уу, бясаатаа тэмцэх зорилгоор нар тусдаггүй газар зорилгоор хэрэгж явж байгаа. Тэгээ итгэх нь мэдээж муу байсан байдаг. Итгэхийн сайжруулах нь бол ингэж модификац одоо юу гэдэг босрон гулгаж явахаар 4-р үеийг гарсан имийг одоо бид нэр хэрэгжилж байна. Яг 4-р үеийн цеперметрийн нэг одоо бид нэр хэрэгжилж байгаа. 5-р үеийн нь бол гарцсан. Тэртээ одоо хэрэгжилж эхлэегүй байна. Цеперметрийн угаахад одоо та нар яаж байгаа? Энэ тентхийн одоо юу гэдэг YouTube юм уу нэвтрүүлгийг харж байгаа. Африк орнууд адилхан угааж байгаа. Адилхан угааж байгаа. Тэгвэл та анзаараад хахад Африк орнуудын угаалгын метод дандаа сүйдэрт угаадаг байхгүй. Одоо дээрээ сүйдэрвчтэй. Битүү байрны юм шиг харагддаг. Тийм сүйдэрвчтэй. Тэрний гол юм болохоор наран заддаг хордлого нөө шархан үүсгэхгүй. Гэтэл манайх нь бол юм байгаа. Тийм учраас одоо юу гэдэг Монголын нөхцөлд бол би бол угаалган дээр бол энийг бид нэр бодолцох хэрэгтэй. Хоёрдугаарт одоо юу гэдэг битүү байранд угаахдаа эсвэл наргуу одоо юу гэдэг жоохон хурц наргуу халуун өдөр угаахгүй бостой гэдэг гих мөслийн юм одоо юу гэдэг болсронгуй болох шаардлагууд бол байгаа. Хэдэн мал оруулаад угаах уу те хэдэн малын дараа байнаа сэлвэх үү энэ төр гэдэг асуудал бол ер нь жоохон асуулт тавиар байгаа. Угаалгын асуудлыг бол бид нэр одоо юу гэдэг туршилт судалгаа Монгол орны нөхцөлтэй тохируулсан туршилт судалгаа хийжээд одоо тэрний ер нь жоохон угаалгын асуудлыг цэгцэх нь шаардлагатай. За Украин ярьсны 3 одоо яг угаалга гэж ярихад бол яг угаалгын чиглэлээр хамууны чиглэлээр бол Яндава доктор хамгаалж байсан. Украин ярьсны 3-аар одоо миний бие дэд доктораа хамгаалж байлаа. За намайг доктор хийж явах үед би одоо 94 онд яаж байгаа яг зах зээл хийсэн. Хуучин Украин ярьсны 3-таа бол тэр холбооны тос гэдэг арчилсан германаас нийлүүлдэг тос. 3-ын тос гэж хэлдэг. Нуран дээр насгдаг тос. Хордлого ихтэй ууч 3 даваа маш сайн тос. Нийлүүлдэг байж байгаа. Яг 90 оны алд арчилсан герман чинь 2 герман нэгдээд тэр 3-ын тос нийлүүлэхтэй байгаад Монгол бас нөөцрөө 2-3 жил явж байгаад 94 онод намайг ажилд ороод 3 судалгаа хийж өгдөг. Монгол орн баг 100% ууртаа болсон. 94 он. Тий. Тэгээд тэр үед ч одоо ЮМК орж ирлээ. Монголдо ЮМК үйлдвэрлэдэг боллоо. Тэгээд гууртаа тэмцэх үндэсний хөтөлбөр гэж боловсруулаад. Тэгээд 3 жил
орчим одоо юм зөвхөн гуурын зориултаар үхэрт гуур юмг тарина гэсэн юугаар мал өмд хэрэгжүүлсэн. Тэгээд ч одоо манай малчид юмгийг одоо үхэртээ маш их тарж байгаа. Юмгийн ерөнхийдийн бол гууранд бол маш сайн. Гуурын яг амьдрах чадрын хувьд бол их амар хөөгдөг паразит байхгүй юу? А хорооны үед бол яриад их юм байхгүй. Малыг маш их тураад. Одоо бид ганц арс шин дээл яриад байна. Тэрний нааталд үхрийг маш тураадаг байхгүй. Тэгээ нуруундаа шахахтай амтан ямар стресстэй, ямар их эмзэглэлтэй байх уу? Тэгжгээ тэрнээсээ болоод ямар их яг өвлийн үлрэлт явагдаж байгаа штэ. Тэгээ тэрнээсээ болж амархан тураах юмд оролдог. Гэх мэтлээ ингээд яг одоо бол гуур бол ерөнхийдөө бол одоо юу гэдэг их орцоо ер нь нэлээд багтсан. Одоо сая ч гэсэн одоо тандан судалгаар ингээд бид нэр аймагуд дээр явж байгаа гууртай хөр маш цөөн таралцсан шүү. Гуурын асуудал бол гайгүй болсон гэж ойлгож байгаа. Мал эмнэлгийн салбарын хүрээнд бол 2024 онд одоо тий энэ шимэгчдэх өвчтний чиглэлээр бас том тандал судалгаа явуулсан. Түүний бас ажилд та хоёр манаас идэвхжүүлэн оролцсон. Тэр тандал судалгааны талаас бас өөрсдийнхөө чиглэлээр мэдээллийг одоо үзэгчдэд хүргвэл. За мал эмнэлгийн ерөнхий газар одоо захиалгад ажил хүрээнд тандал судалгаа хийсэн. За миний судалгаа болохоор зэрэг энэ тэжээл боловсруулах эрхтэн дотор байдаг тэр гэлмент буюу цагаан хорхоо эсрэг одоо энэ янз бүрийн эмийн бодисууд одоо Монгол орнд хэрэглэгдэж байгаа эмийн бодисууд туулгын бодис одоо малчтад ойлгомжтой хэлэхэд туулгын бодис тайддаг одоо яваамхийн төрлийн зөөн тооны бодисыг хэрэгжилж үзлээ. За ингээд тасал гэдэг бол өөрөө их сони юм л да. Нэг эмийн бодисыг он жил удаан хугацаанд хэрэглэх гэсэн тохиолдолд нөгөө паразит чи эмийн дөвхөө бичдэг. Эсвэл тунгийн одоо манайхан чинь бас хэрэглэхдээ тунгийн багдуулж хэрэглээд ингээ олон дахин хэрэглээд бахаар зэрэг нөгөө паразитын эсрэг тэр эмийн эсрэг паразит тийм тасдаг. За ер нь энэ замбараагүй хэрэглээ ер нь юу болж чинь гэд энэ тандас судалгааны чинь гол зорилго нь ингэж явагдсан. За ингээд үчихэд бол ер нь бол тас хандлагатай болсон байна. Айлч юм, тарилгынч дээр, дуулганч дээр. Ер нь олон улсад бол нэг 93-аас ингээл доош өрдөн ингээл багсаал тасч яана л гэж үздэг. Тэгэхэд бидний судалгааны дүнгээр бол басаад эхэлчихэл байна. Тийм учраас эмийн тэр хэрэглэх эмийнхээ бэлтгэлийг сольж хэрэглэх, өөр бэлтгэл хэрэглэх. Эсвэл одоо энэ зах замбраагүй гэж хэрэглэдэг болох шүү дээ. Ер нь паразитын өвчнөд тэмцэх арга хэмжээ гэдэг паразитын биологтой хувилдаж гардаг шүү дээ. Шинжлэх ухааны үндэслэл нь. Яагаад гэхээр зэрэг одоо тухайн мал амтны эцэнд байгаа одоо тэр хорхоо ямар үедээ тэр одоо өндг нь боловсрцсон үед нь яаж тулах хэвтэй. Боловсрохоос өмнө яаж тулах хэвтэй. Одоо энэ эцэнд нь өндг нь боловсрцсон тэр тууцсан хорхоог туулгаал бэлчээрд гаргачих юм бол тэр бэлчээр орчноо бохиролчихно. Эргээд тал дээр авах. Тэгээд энэ бүгдийг л одоо тооцож шинжлэх ухааны үндэстэй тэмцэх арга хэмжээ боловсруулдаг л та. Тэгэхээр зэрэг яг одоо энэ малын эмч хүн тэр өвчний эсрэг одоо шимэгчдэг өвчний эсрэг арга хэмжээг заавал жоохон багуулах хэрэгтэй. Манай малчид болохоор зэрэг одоо замбраагүй хэрэглэх юм л та одоо нүднээс нь дур нүднээс нь нулимс гарсан чил нөгөөдхөө яваамайхан таржил байхын сүү татарсан чил таржил байх. Энэ бол одоо эргээд энэ им бол эргээд хор шүү дээ. Дун хэдрээд ингэхээр зэрэг тэр мах сүү хэн хэрэглэх юм. Ард түмэн хүмүүс л хэрэглэн шүү дээ. Эргээл одоо хор болох ийм тал руу дээр нь тэр нөгөө нэг шимгчийн эсрэг арга хэмжээг авч явуулж чадах юм байна шүү дээ. Тийм учраас энийг хаана их анхаарах ёстой гэж хэлэх байна. Одоо бас л нэг хуучин тогтцоогоо
Хуучин тогтолцооны үед бол одоо юу гэдгийг мэдээж суур судалгаанууд явж байсан. Би судалгаа талаас нь явж байна. Тэгж яхад бүр ингээд манай хуучин одоо мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд болохоор гуурын дорж тийм ээ. Одоо хамууны цэдэв, юуны хүрдний цэдэв. Бүр ингээд паразитуудаар хувааж авчаад ингэж их яасан. Тэд нар ч юм болохоор нэгдүгээр суур биологийн судалгаа шинжилгээ хийн, эмийн туршилт одоо тэмцэх арга хэмжээний хийгээс хийгээд ерөнхийдөө бол тэр мал эмнэлгийн газар зөвлөлөө явдаг байсан. Тэгээд сүүлийн үед одоо манай мал эмнэлгийн хүрээлэнд бол одоо юу гэдэг одоо тэр суур судалгаан дээр бид нар хийгээд байх шаардлага болчихдог байхгүй. Тэд нар хийцэн биолог бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм учраас тэр хийхгүй бид нар жоохон одоо юу гэдэг өөр жоохон дэвшил технологийн судалгаанууд хийж байгаа учраас энэ дээр бол ер нь бол хөгжингөө орнууд бол тухайн паразитын хувьд 8-аас хөгжингөө орнууд 8-аас 10 жилийн интервалтай одоо юу гэдэг завсарлагтайгаар манай улсын паразит хаана их байна? Ямар паразит нь их байна? Аль амьгт нь их байна? Аль юунд нь юм гээд эм нь яаж үйлчилж байна? Дасчууд одоо яасан бүгдийг нь үзэж яагаад тэгээд стратеги усруулдаг байхгүй одоо юу гэдэг. За энэ бүсэд гууртаа тэмцэх арга хэмжээ, энэ бүсэд хамуутаа тэмцэх арга хэмжээг төлхөө явуулах юм уу? Жишээлбэл энэ бүсэд хэрэглэх эмийн ингэж солиё, энэ юм ингэж солиё гэдэг. Энэ бүс солиход бол хэцүү хэдхэн юм байдیں۔ Хэдхэн хэмээн байцаад юм. Гэхдээ эмийн хэлбэрийн сольж болно. Хоёр юм хосгосон хэлбэрээр хэрэгж болно. Арга бол зөндөө байгаа. Гэтэл одоо бас л нөгөө нэг дутагдал байхгүй. Миний мэдхийн 94 оноос хойш энэ арга хэмжээд бол ямар ч одоо юу гэдэг тандан судалгаа юмуд хийгээгүй. Тэгээ миний би Японд судалгаа хийж байгаа буцаж ирээд 14 онд буцаж ирээд тэгээ яг хуу паразитын дараа яваа хөдөөгаадаа их явлаа. Ингээд ярьж байхад бол нүдэн дээр бол үнэхээр энэ байдал хэцүүсэн харагдаж байсан. Үеийн мал эмнэлгийн газруудад би миний хувьд бол энэ паразитын тандан судалгаа хийгээч. Яагаад тэгэхээр хуучин эрдэмтдийн нөгөө хэлж шархуугаан энтрийн хийжсэн эрдэмтдийн хийсэн датанууд чинь суур паразитын талбарт нь ийм төвшөнд байна ингэсэн гэдэг нь чинь хуучирчаад байгаа байхгүй. Тэгээ шинэ юм хэрэглээд юу болоод байгаа гэхээр бид нар ч бүр одоо юу гэдэг яг барин 50 ийм төвшөнд байгаа гэдгийг үзэх датаг бол. Тэгэд ингээд тандан судалгаа хийгээч гэж яваад амжилтгүй явсаар байгаад одоо юу гэдэг 24 онд анхны бас нэлээд жоохон учиртайхан тандан судалгаа 5 хэмжээний тандан судалгаа хийлээ. Хамрагцсан аймаг нь яг үгүй анхных юм чинь жоохон цөөхөн аймаг хамруулсан. Хинтээ аймаг, Өсгөл аймаг, Төв аймаг. Яагаад энэ аймагуд сонгосон гэхээр анхнаасаа бид нар бас нэг энэ аймаг нь паразит нь их байдаг бага байдгийг бас мэдж байгаа шүү дээ. Тийм учраас энэ аймагуд дээр их сонгоо хийсэн. Ерөнхийдөө паразитын халдвар. Би энэ удаагийнх нь зөвхөн гадны паразитын халдвар байна. Тэгэл халдвар хийлээ. Хоёр давталтай байсан. Хаврын байдал ямар байна? Намрын байдал ямар байна? Үйлжин дах нь. Хаврын байдал дээр бол зүгээр ер нь битүү шааш хэрэгцсэн. 100 мал нь 100 шааш хэрэгцсэн. Хамуу бол аймаг сумаас хамаарат янз бүр байсан боловч яг бидний нэг хамууны тархалтын түвшингөр бол хэтэрсэн хэмжээнд очсон. Хүрд бол гардаг аймагуудтай бол бас хэцүү байдалд орсон. Ялангуяа Хөвсгөл аймаг бол хүрдний байдлаар хэцүү байдал. Гэх мэтсэн их хэцүүхэн дүр төрх харагдсан. Тэгээд одоо дараагийн ээлжинд за энэ аймаг 3 аймагт нь ийм байд юм байна. Дараагийн ээлжинд нь одоо ахаад нэг 3-4 аймагт үзмээр байна. Одоо бас нэг дундаж халдвартай нэг төвшингийн аймагуд бас иймэрхүү байна. Гэсэн байдал одоо бид нэг хүсэлтэд хийцэн явж байна. Мал эмнэлгийн газраас бол одоо энийг бол дэмжинэ гэсэн. Намрын ажил нь бас намар. Тэгээ энэ хавартай юм байгаа. За ингээд цусаад ингээд паразит чинь манай гадна паразит чинь 100 болохоор гайг болчдөг. Одоо ичмэл юм уу харагдахгүй байлд ороод хамуу муу чинь зүгээр юм шиг болчдөг. Тэгэл нэг ихэнх паразитын амьдралын цикл нь өвөл явж байгаад хавар хүчтэй гарч ирдэг. Намар ахаад үзлээ. Тэгээ одоо би бас дутагтаа намар бол одоо 100 мөн уалгаа хийсэн чинь одоо гайгүй хаа гэж үзсэн. Тэгэхэд нэг мал агуулгадах одоо ширх их байх нь л шар хөх ширхүүд мэдж байгаа байх тийм ээ. Тэгэхээр мал нь өөрөө бөөсчээд нэг чинь тэгээд маш их тураана.
зөвхөн нийгмаа мал дагуулгадах паразитын тоо гэж байдیں۔ Тэр нь цөөн болохоос биш халдварлалтын хувьд бол намар одоо яг ингээд өвлжөнд оргоогүй айлдууд дээр тийм үү дөнгөж өвлдөөнд бууцсан малаа өвлжөнд одоо хоттуулаагүй айлууд үзэхэд бол ахад өөрсдөө шигтсэн байгаа байхгүй. Тэгээ одоо эн чинь өвлжөнгөө нөгөөх нь үржин маш их үрж штт. Үржил нь маш их хурдтай. Ингээ үрж өвлжөнгөө шимгчлэн гэхээр одоо тэгэл цаад үр дүн ойлгомжтой болж харагдаж байгаа юм л да. Тэгэл хаврын дүр зургшил харагдана. Тэгээ паразитыг бас манай малчид их бороо ойлгоод байна. Одоо юу гэдгийг ялангуяа ширх юу одоо манай малын хандлагч гэсэн ерөнхийдөө бол паразитын хувьд бол шууд ингээд нүдэн дээр халдвар төвчин шиг ингээд шууд ингээд шин дэмдэг үзүүлээл одоо ханиалгаад маниалгаад чацаагалдаад ингээд одоо олноороо өөх байдаггүй байхгүй. Тий байдаггүй. Үснэ осно унана тий туурна гээд ингээд өвөл мал өгдөггүй байхгүй юу гайгүй. Паразиттай ч гэсэн өгөхгүй. Хэзээ өгдөггүй. Одоо бид нэр 5 сар 4 сар 5 сарын дулаарс ногоо ургасны дараах шуурганаар өгөхөйддөг байхгүй. Тэр юундаа байдаг вөхөр мэдээж хавар одоо юу гэдэг малчин турцсан байгаа. Тийм ээ. Тэгээ шуургаан өгч байгаа. Гэхдээ тэрний зүгээр гол шалтгаан паразит байхгүй юу. Нөгөө гадна паразитууд, дотн паразитууд. Тэгээд нөгөөдхийг нь хаврын шуургаанаа өгснээр шуурганд чихээд малын тураалтаа чихээд бэлчээр өвсгүүтэй чихээд чихч явахтай тэгж ойлгоод жоохон буруу хандлага. Миний хувьд яг паразитлогчдын зүгээс хэлэхэд бол наад юуны чинь үндсэн шалтгаан бол суур шалтгаан паразит аа. Тэгээ хавар үхээд байна. Гэхдээ наацхан энгийн жишээ ширхтсэн мал маш их өөрийгөө маажна. Үснэ унана. Өвөл болохоор ингээд мал ингээд харахад нэг сайхан юм нэг ноолуун суугаад нэг ямаа ингээд пөөнисэн бондоосын болчдаг тийм ээ. Үсэн суугаад тэр чинь манай бидний ойлгоход бол сайхан битүү үстэй дэлтэй. Бүтээдээ нөмөрцөн байгаа байхгүй. Тэгээ паразитны ангол дотроос нэгдэл өөрөө маажаал үрээл ингээд тэгсээр гад үстэй дэлээ цоолоо ичиж байгаа байхгүй. Нөгөө үстэй дэлээ нь өөрөө цоорчж байгаа байхгүй бас. Ингээд цооргоо дэлдэ шуурганд явсан бол яаж явах. Дээр нь торонхоо өлөн байгаа. Энэ утгагүй. Ер нь бол Латин Америкт нэг юу гарсан байдیں۔ Орнууд хийсэн судалгаа байдаг. Зүү усан шалтгаанаар хорогдож байгаа малын 60% нь паразитын суурьтай байдаг гэж ойлголоо. Энийг бас бид нар бас л бодож, судалж, бас манай малч ч гэсэн ойлгож энэ паразиттай тэ хамуутай, ширхтэй, гууртай ингээд байгаа мал хавар өгөх нь ойлгомжтой байхгүй. Тэрийг бид нэр буруу ойлгоод тэр өөр юм руу шуурганд өгчлээ гэж ярьдаг. Тий. Тэгэхээр одоо яг энэ шимэгцэх өвчнгөөс одоо сэргийлэхийн тулд одоо яг малчт маань яах ёстой вэ? Та хоёр яг тэрийг нэг аягүй сайн хэлээд өгч хийзээ угаалга тулгалт мэдээж одоо малчтаас өөрсдөөс нь тэрийг шимэгчдэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хувьд өөрсдөөс нь зардал гарч байгаатай холбогдуулаад энэ дээр бас малчт маань жоохон хойрог хандаад байна л да тий. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг одоо тэнд очиж үйлчилгээгээ үзүүлсний төлөө тэд нар мэдээж тодорхой хэмжээнд хүн ажиллаж байгаа юм чинь тодорхой хэмжээний зардал мөнгө гарах нь тодорхой. Гэхдээ тэр ажлыг яаж чанартай явуулах вэ гэдэг арга хэмжээг малчид өөрөө малын эмчтэй хяналтаа тавихаас бүрэн боломжтой гэж одоо миний хувьд бол бодож байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань бол яаж энэ шимэгчдгээс малчт маань одоо анхаарах хэрэгтэй, юун дээрээ анхаарах хэрэгтэй юм гэдэг талаар яг мэрэгжлийн эрдэмтдийн хүрээнд та нар зөвлөж. За шимэгчдэг өвчнөд тэмцэх арга хэмжээ нэг 2 арга хэмжээ байдаг юм л да. Ерөнхий арга хэмжээ, тусгай арга хэмжээ. Тусгай арга хэмжээ гэдэг нь мэрэгжлийн бидний оролцоо хийтэй арга хэмжээ. Ерөнхий арга хэмжээ гэдэг малчид оролцсон. Малын эмч гэж оролцсон ийм арга хэмжээ л дээ. Ер нь бол одоо ингээд нэг дорж идэг айл одоо 1000 хонтой байлаа гэхэд энд иргэнч бий, сэрхэнч бий, төлөг, борлон, ураг бүгд л байдаг. Бүгд паразитын халдвар авдаг шүү дээ. Авсан ч баг байдаг шүү дээ. Нэг бэлчээр устаа, нэг малгаанд байж байгаа. Тэгэхээр энэ юу хилээд байна вэ гэхээр зэрэг тарах хүчийг авах болох хэрэгтэй. Малтаа. Өөрөөр хэлбэл отор нүдлээсээ хийх ёстой. Тэр хужир юундаа одоо мал малгааныхаа арга технологид их онцгой гаргах ёстой. За нэг сайн малчин, нэг муу малчин хоёрыг ингээд харьцуулаад үзэхэд
малных одоо тэр шимждэг өвчтний халдварлтын хэмжээ тийсвэрэгдэг шүү дээ. Энэ юунаас шалтгаалдаг? Адилхан арга хэмжээ ингээл авал адилхан байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг малчтад хандаж хэлэхэд энэ шимждэг өвчин гэдэг бол мал малгааны арга технологиос онцгой анхаардаг. Тэр нөгөө л сая хэллээ шүү дээ. Тэр отор нүдлээ сайн хий, хужир мараагаа сайн дижээллэг арчилгаанд нэг анхаарах хэрэгтэй гэдгийг нэг хэлмээр байна. Хоёр дахь арга хэмжээ нь одоо тусгай арга хэмжээ. Тусгай арга хэмжээг мэргэжлийн хүнлэл хийх хэрэгтэй. Хуулиараа бол. Өөрөөр хэлбэл тэр номыг үзэж юу яасан эмч хүн малын эмч хүн тэр үйлчлэгийг үзүүлэх ёстой. За малын эмч хүн үйлчлэгийг үзүүлэхдээ яг тэр товлсон хугацаанд тэр чинь шинжлэх ухааны үндэстэй одоо ингээд биологийн судалсны үндэстэн дээр одоо Монгол малын одоо тэр их олон өвчнүүдийн юу бол үндэстэнтэй боловсрсан шүү дээ. Тэмцэх арга хэмжээ бол. Яг тэр дагуу эмчил одоо гүйцэтгэх ёстой юм л да. Энэ технологийн дагуу тэр тун эмийнхэн тун олгож байгаа тэр арга хэлбэрийг бол эмчил өөрөө мэднэ. Энэ дээр одоо тэр мал сүргэн бүрэнгүүцэд одоо ингэсэн хамруулаач. Би зүгээр нэг ганцхан жишээ хэлье. Одоо ингээд угаалга хийгээд зөвөр хамуутаач бай хамаагүй ч бай угаалга гэсэн угаалга хийгээгүй малыг судлаачид тогтооцсон байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл угаалганд орсон малын одоо онны андын жин 1.5-аас одоо 3-аас 5 кг махан ашигшин нэмэгдэж байна гэж үздэг. За энийг нэг хоньны амьдын жингийн 50% нь гулууз мах гэж үзвэл 1.5-аас 2.5 кг мах одоо илүү ашиг болгож тэр малчинд хүрдэг нэ дээ. Тэгэхээр зэрэг тэр малчин хүн одоо 1000 хоньтой за 100 хоньтой байлаа гэхэд 100-аар үрчгээр тийм хэмжээний махан ашиг шимийг зөвхөн одоо гулгын үед л хүртэх боломжтой байна. Тий. Яагаад энэ махан ашиг шим нь ингээ өсчээд байгаа юм бэ гэхээр зэрэг угаалганд орсны дараа тэр нөгөө нэг л ялаа шумуул үт батхны стресс нөлөөлөл чинь дайчиж байгаа юм. Тэр өсөн бүрхүүлэлт нь угаалгын одоо тэр шингэн тэр бодис үнэр юу энэ тэр тэгэхээр зэрэг нөгөө мал чинь тогтвортой идэвшлээд эхэлж байгаа байхгүй. Тэр зөөгөө оногд. Тим хэмжээний тарга авчиж байгаа. За энүүн дээр тэр ноос, ноолуурын ашиг шим одоо сүү ашиг шим бусад эдийн засгийн үр ашигын тооцоололтоо хэмжээж их тоо гарах юм л да. Энийг одоо малчид их сайн ойлгож мал эмнэлгийн арга хэмжээнд одоо бүр идэвхтэй малаа хамруулдаг байх ёстой юм байна. За ингэж чадах юм бол тэр паразитын эрсдлээс хамгаалж чадах юм. Дээр нь малчин танд одоо эдийн засгийн асар их одоо боломж ашиг хүртэх юу байна л гэж. Ер нь бол малын зүгээр ингээл өсгөл байхтай гол нь биш юм шүү дээ. Ашиг шимийг хүртэж. Тэр ноос, ноолуур, махан, сүү энэ ашиг шимийг хүртэхийн тулд мал өсгөж байгаа шүү дээ. Тийм учраас мал эмнэлэгтэйгээ илүү эмчтэйгээ илүү ойр дотно тэр үйлчлэгээнд нь бүрэн дүүрэн хамруулад явах юм бол малчин танд очиход эдийн засгийн өргөж нь ихсэх юм а гэдгийг хэлмээр байна. Тийм учраас одоо тэр товлолт хугацаанд малаа бэлэн байлгадаг, өөртөө тэр арга хэмжээнд нь сайн оролцдог, хамруулдаг. Тэгэл энэ явж энэ шимждэг өвчнөд тэмцэх арга хэмжээ гэдэг бол би энэ юуныхаа ихэнд хэлсэнтэй. Малын эмчинж, малчны бүх талын оролцоо хамтын ажиллагаа чухал байж ижил амжилтанд хүрдэг юм шүү л гэдгийг хэлмээр байна. Тийм. Хоёр яг Намдаа докторийн хэлсэн дээр яхад паразиттай тэмцэх арга хэмжээн дээр одоо юу гэдгийг шууд одоо нэг жил одоо юу гэдгийг сайхан арга хэмжээ хийгээд алга болно гэж байна. Айчим багасчаад зохистой төвчөнд очдог болохоос хийгээд нэмэргүй юм байлээ. Ивэлэл байдаг юм байлээ гэж бодож болдгоо байхгүй. Тэр малын эмчийн зөвлөгөө өгөөд яг одоо юу гэдгийг жил уухгүй хийж ижил зохистой төвшөнд барихыг барьж 100 устган гэж ойлголт байдаггүй. Зохистой төвшөнд барих ойлголт байна. За ер нь бол
паразитта тэмцэхэд за юу малчид минь уучлаарай. Ер нь бол манай монголчууд нэг ийм одоо дээр үе нэг нүүдлийн бэлчээрийн маллагааны юугаар бас нэг юмыг өөрснөө хийх чинь сэтгүүтэй ардсан шүү дээ. Тийм нийтийн байдлаар хийхэд дурггүй өөрснөө болгочих гээд байдаг. Тэгээ одоо жоохон ширүүхэн шулуухан хэлжихэд бол манай монголчууд бүгдээр барьцлаагчд болсон. Бүгдээр шимэгчдийн мэрэгчдүүд болсон. Наацхан чи дураараа юмэг дээрэл дураараа туулгаа өгөө. Тэгээд наа шимэгчд нь яадгийн бэ гэхээр юу ч мэдэхгүй. Эн чинь өөрөө юу байгаа байхгүй. Тэгээд мэрэгчлээ тоохгүй. Малын эмч нарыг үл тоох хандлагатай. Тэгээд нэг одоо эм тарианы зарлага нь одоо жоохон одоо дуран хүн авч явах нөхцөлтэй явж байна л да. Тэгээд энэ нөхцөл дээр ангуутлаа зүгээр л яагаад. Тэгэл сая хэллээ шүү дээ. Нэг жоохон цацгалдаа, жоохон шүүн буурахтал зүгээр л аваашаал ермэгтийн дээр. Ермэгтийн бол сайн юм. Тэгтээ паразит бол юм богонд үйлчдэг супер юм биш байхгүй юу? Манай мал эмнэлэг бол эмнэлгийн яг бүтцийн юу бол энэ паразитын арга хэмжээний календарчсан төлөвлөгөөс гарцсан. Ерөнхийдөө арга хэмжээ яг учид тодтол байгаа. Тэгтээ ерөнхийдөө яг мэрэгжлийн юугаар одоо хийгээд явхад бол бас боломжтой байна. Даанч одоо нэг бие эзэн юм чинь ордоггүй. Угаалганд орооч танаа баг дээр угаацсан байлаа. Танаа судалгаар явж хагаад угаацсан байлаа. Танах яагаад ороогүй гэхэд хуримд яваад. Одоо хүн нас ороод. Тэгээ би өөр тоглоом хийж хэлж. Хуримд явахдаа чи энэ 500 малаа туугаад 500 малч бас хуримд явсан юм уу? Ингэж ийм чухал үе ашиглаад ийм дам утгаараа нүдэн дээр харагдахгүй ч гэсэн ашигн дам утгаараа байдаг. Хор охирлон дам утгаараа байдаг. Анзаарахгүй байдагтай болоод байгаа байхгүй. Тэгэхээр бол юу гэдэг мал эмнэлгийнхээ малын эмчнийхээ одоо хэлсэн тэр үйл ажиллагаанд нь бүрэн хамар болж зөвлөгөө юуг нь одоо сайн авч ингэж л хийгээд явбал учиртай болно. Тий. Малын эмчнэр ч гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Ялангуяа энэ төр зархын сумдын одоо юу гэдэг багийн дарганд ч гэсэн албадлах хийх хэрэгтэй. Гэжээч л бүх нийтээр оролцож эрүүл төрөөр оролцож л явахгүй. Одоо нэг аманд л одоо энгийн жишээ л. Нэг аманд л нэг 10 айл байлаа. Нэг том аманд 10 айл байлаа. Худаг нэг өвөл болохоор худ руу орж байгаа шүү дээ. Ус нэг одоо юу гэдэг тэгж яхад тэр амны одоо хамуу тарцсан байлаа гэхэд 9 айл нуугаад 1 айл үлдэгдэлтэй даваад худагаараа дамжаал халдваранд тарчдаг байхгүй. Гэх мэт нэг компаниж хийх гэдгийн утга нь бас гараад байгаа. Нэг айл нь бэлчээрэл одоо юу гэдэг нь туулгаа хийгээд бүх айл нь туулгаа нэг айл нь туулахгүй байхад л нөгөө тэр айлын малынс гарсан баас нь бэлчээрийн хэрэгж болж нөгөө айл руугаа ороод байх шойдон жил. Гэх мэтлийн циклтэй байдаг учраас ийм компаниж бөөнөр хийж мэрэгжлийн юу яаж одоо зөвлөгөө эмчнэрийн зөвлөгөө дагаж хийгээ явал уг нь боломжтой юм байгаа юм. Мал эмнэлгийн зүгээс бол боловсронгуй болох, сайжруулах юмуд бол байгаа. Тэрэн дээр бол одоо бид нэр мал эмнэлгийн газартаа хамтраад одоо ажиллаж эхэлж байна. Дутагд одоо паразиттай тэмцэх арга хэмжээ гэхэд бол ерөнхий арга хэмжээнээс гадна тусгай арга хэмжээ. Тусгайдаа бүр өвчин бүр чиглэсэн арга хэмжээ гэж хийхгүй болохгүй. Одоо наацхийн жишээ гэдэг шар ширх. Шар ширхтэн гэдэг. Мал нь ширхтэн гэдэг. Тэгж яхад ширхтэй малаа дүүр тариад байгаа байхгүй. Гэхдээ чи бөөс шүү дээ. 100 ширхтэхгүй ч гэсэн ширх багтаа мал байдаг байхгүй. Тэр нь эргээд тараагаад байдаг. Ямака та нар хавар тарьсан гэхэд хураг ашигтай өгсөн гэж ярьд. Тэ? Одоо хураг ашигтай тарьсан. Одоо муундаа тарьсан. Нөгөө үлдсэн нь чи харахад эрүүл юм шиг харагдаж байгаа боловч өвтнөө паразитын тээгч болоод үлдээд тэгэл дараагийн цэг одоо өргөлтөндөө нөгөө чинь халдвар ихөөс болоод эргэж халдвар салахгүй. Тэгэхээр арга хэмжээ авал бүх малтай арга хэмжээ авна. Тийм ээ? Тэгэж юу яах юм сорчилж одоо юу гэдэг юу гэмдэ нэг муу нуудрын тарих цойлдож тарих бол буруу гэдэг. За ерөнхийдөө л эцээс зүгээр л малын эмч нар тагаал сайн зөвлөгөө авах, тэдний зөвлөгөөгөөр хамтарч ажиллаж юм болгоныг өөртөө хийх гэж мөнгө хэмнэх гэж. Ер нь бол паразит бол наад малын чинь тураах онд оролтонд бол маш их нөлөөлж байгаа гэж бодож жилийн турш олж исэн орлогынхаа ядахтаа 5% өхөн паразитэд зараад
зараад хэрэглэхдээ яг мэрэгжлийн дагуу хэрэглээд явна. Бас нэг мартах. За ингээ малаа ингээд МК тарилаа, туулгаа өгчлөө, зун нугаалганд орчлоо. Ингээд хашаа хорооны ариутгах юугаа халдвар гүйтгэлээ хийхгүй байна. Халдвар гүйтгэлээ хийхгүй байна. Ахаад халдвар гүйтгэлээ амнуураад байна манай. Одоо юу гэдэг хол орон шохоо цацсан. Холормын цацсныгаа халдвар паразитын халдвар. Энд чинь өөр ойлголт байхгүй. Энд чинь болохоор халдвар төвчний эсрэг халдваргүй зүйл. Паразитын эсрэг халдваргүй гэдэг болохоор нэг керлин цэцгэл байхгүй. Керлинийг өтгөн одоо мал өгдөг найруулдаг тунг 2 дахин одоо юу гэдэг 1 тонн 2 тонн усанд 1 литр керлин хийгээд мал угаадаг бол 1 тонн усанд 1 литр керлин арай жоохон өтгөрүүлсэн хэлбэрээр малаа цацсан. Тэгээ цацгатаа байна. Өөрийгөө хуурсан юм. Нэг 50 литр 100 литр юм цацсан. Тэр том машаанд чинь юу ч болохгүй байхгүй юу? Цацгатаа бүр ингээд сайхан цацах. Хавар нүүрсний дараагаар нэг цацах, орохын өмнө нэг цацах. Тэр тал дээр бол тусгаалan энэ бол жинхэнэ малчтын өөртөөх нь баг гарын дор хийчих юм шүү дээ. Ингэж энгийнээр жишээ. Малчид энэ нөгөө нэг гадны шимэгч чи өөрөө биологийн хөгжилтэй л дээ. Зарим нь өндөг агуулдаан тэр бууцанд үлдээд тэр хөгжлөний явагдаж яддаг. Тэгэхээр зэрэгэл тэр хашаа хороог алтаргүйжүүлэх арга хэмжээ хамгийн чухал байхгүй юу? Тэнд нөгөөдөл чинь байж яддаг. Цусаа дамарчаад эргээд өвлжэндээ ирэхэд бие гүйцэтсэн. Нөгөө шимэгч чинь одоо хүрдэн дээр бол одоо онцгой гардаг шүү дээ. Тэгээд олон жил болсон өвлжийн хонд бууц чинь тэр их одоо паразитын өндөг агуулдаад хүрсэн юм байгаа гэж бол мянга сайхан одоо тэр зүүн намар нь мал эмнэлгийн хөвлөгийн нөгөө хашаа ороогоо орхитуулж ил юм бол нөгөө ажилч нэргээл болохоо гэж. Тийм учраас малчид тэр одоо нөгөө хөрзөнгөө хавхалдаг. Тэрийг хатаад эргэвэрсэн ирүүлдэг. Тэгээ тэр хашаа ороо алдаргүйжүүлэх арга хэмжээнд бол онцгой гарах хэрэгтэй. Энэ дээр бүр ерөөс энийг бол орхитуулж болохгүй арга хэмжээ. Мал дээрх юмыг бол устгаад байж болно. Тэр орчинд байгальд тэрийг холбож ерөөсөө альва юм бол тийм л нэг циклээр л явдаг шүү дээ. Одоо хөгжлийн мөчлөг энэ төр. Тийм учраас тэрийг л аль нэг талд нь тасалж байж гимэн нөгөө шимэгчтэй. Дээр үеийн малчид одоо сайн сайн малчны туршлагын тэр байдаг шүү. Ер нь өвлжөнд аль болох орой ор. Аль болох хаваржаанд эрт гар. Одоо ингээд тэрийг утгыг ингээд бодож чад. Энэ бол яг цаад утгаар паразит л байсан байхгүй. Паразитанд нэрвэгдэх нь аль болох орой нэрвэгдвэл эрт хаваржаанд хангаж чинь паразитаасаа хурдан зүхтаа олдоо. Эрт гар. Бас нэг паразит чинь бас нэг юу нь болохоор нарны гэр нар салхинд бас нэг антин болохоор бас жоохон ам муутай байдаг байхгүй юу. Ядахтаа л тэр дулаан байранд байлгаад хавар байлгаад байна. Гэдэг чинь үржээ шимэгчлээл улам л муутгаад байна гэсэн санаа баг. Тийм учраас уг нь мал юуны амьдралын олон жилийн практикаар хуучин малчд ажигласан байгаа хгүй. Тийм учраас аль болох ороод аль болох эрт хаваржаанд гарна гэдэг чинь цаад утганд паразитлээс харагдаж байгаа. Тэгэлгүй яг хуу яг ингээд одоогийн байдлаар бол мал эмнэлгийн салбар бол хөдөө орон нутаг сум дүүрэг зах худалдааны төвүүд гэл одоо яг энэ бас шимэгчдэх өвчнөөс сэргийлэх зорилгоор одоо худаг ус цэг хашаа хороо ариутгал халдвар хөтгөл одоо тогтмол хийгдээд одоо мэдээ тайлангууд маань бол бас ерөнхий газар тэрийг нэгтгэгдээд бас явж идэгээ. Тэрийг одоо өдөр тутам ингээ харахад бас илүү ингээд сайжраад идэг байхгүй ягаад тэгэхээр ингээд тэрнээсээ бас хүмүүсээс урьдчилан сэргийлэх зорилгоор хаашаа хорооны ариутгал халдвар гүтгэлээ бас малын эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй хандаж бас энийгээ хийлгэж тэр тоо мэдээллүүд ингээд байнга өсөж байгаа нь бас бидний бас жоохон ч ихсэн дэшээ явах бас үндэс суур болох байх гэж бас харж байна. Дараагийн юу нь болохоор Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар үндэсний том хөтөлбөр хэрэгжиж явж байгаа. Энэний нэг маань одоо яг бидний өнөөдөр ярьж байгаа та энэ шимэгчдэх өвчнөд зайлшгүй холбоотой цагаан алт хөтөлбөр байгаа. Та бүхэн ч бас тэр хөтөлбөрүүдийн хороодод бас гишүүнээр ажиллаж байгаа бах. Энэ хөтөлбөрийн одоо бас
хөтөлбөрөөс та бүхэн одоо малчид иргэдтэй сэрэмжлүүлэх энэ хөтөлбөр тамрагдсанараа одоо ямар ашиг шимтэй байхын те ингээл бас суураараа ярихад бас шимэгдэх өвчнөөсөө бид нар бас өршин сэргийлэх бас нэг алхам хийж гэн цаашид одоо улс их орноос нас ингэж хөтөлбөр хэрэгжүүлж бас ашиг шимийг нэмэгдүүлж байна, малчт маань орлогоо нэмэгдүүлэх боломжтой байна гэдэг зүгээс бас ажил хэрэг болоод явж байгаад нь бас нэг талтаа бас талархууштай санагдаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн тал дээр одоо та бүхний маань байр суурийг ямар байна тэр талаар мэдээлэл өгөөд өнөөдрийн нэвтрүүлгээ бас өндөрлөе гэж бодож байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан олон хөтөлбөрүүдийн нэг нь цагаан алт хөтөлбөр л дээ. За энэ цагаан алтыг ерөөсөө нэрнээс аль одоо их тодорхой байдаг. Тэр ноолуур. Тэр ерөөсөө л одоо тэр ер нь Монгол улсын одоо мал гэдэг бол олон зуун жилийн турш тэр мах сүү одоо бүх юмараа бид нэр хоолж эхэлсэн. Одоо хоолж умдалж нөгөө талаараа сайн чанарын тэр ноолуур ашиг тэр бүтээгдэхүүн чинь үйлдвэрлэлийн одоо сайхан түүхийд юм байгаа юм л да. Энэ түүхийдийг ашиглах тал дээр санаажилсан хөтөлбөрөө гэж ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг сая л одоо өнөөдөр ярьсан нөгөө л ихтэй барьцаатууд. Тэр ноолуурын чинь гарц чанарыг багасгадаг. Тэгэл ингээл загднаал одоо нэг хамаатай мал ингээл загдналахаар зэрэг юм шөргөөсөр угаал өснөөс нь бүгд унаал нүцгрээл одоо тийм нүцгэрсэн мал тэр хаврын авсрахыг даах уу. Тэр бүр ашиг шимж байтугай бүр одоо нөгөө тод толгой хорогдох хэмжээнд хүрнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо за жишээ ноолуур дээр ярил л да. Ноолуур бол одоо дэлхийд бол Монгол улс ноолуурын юугаараа бол нэлээд өндөрт ордог. Тэгэхээр зэрэг энэ эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад нөгөө л одоо энэ Болдбаатар профессор яриад байдаг нөгөө ширхэг чинь. Ширхэг тэр ноолуурн дээр өндгөө ингэж нааж цуулж орогддог. Тэр ноолуурыг самнах, угаах, эрэх, сүлжих эцсийн одоо ноолуурын ийм цамц хувцас гэхэд нөгөө нэг тэр цавга шиг одоо юмар нааж оргисон тэр чинь салдгүй. Нөгөө дотор нөөсөн үүрнээс өндөгнөөс тэр чинь өндөгөө наалдуулж орхитгол шавж л дээ. Ингээ гараа явчихсан нөгөөтг нь ингээ үлчиж байгаа. Тэгэхээр зөв ийм бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрөхгүй. Бортго нь. Яг энэ ингээ үлчиж байгаа. Тэгээ тэр чинь бүр одоо бүр ноолуур тэр бүтээгдэхүүн болох бүр эцсийн шат хүртэл ерөөсөө авилахгүй гэж байна. Энэ л юу яах вэ? Одоо энэ ноос байж байна. Одоо бид нар баг одоо манай малчид шалц гэдэг одоо нэг паразит байна л дээ. Ихтэй паразит. Энийг баг л за энэ хонд байдаг л одоо бөөсөөл юм байх хэрэгтэй юм л гэж ойлгодог. Энэ бол одоо шимэгч шүү. Энээсээ одоо салж явах хэрэгтэй юм байна. За энэ өөрөө цус орох гэж ингэж хатгахтай харшлын ур бол одоо тэр нөгөө нэг арсанд улаад өрөвсөл өсч юм л та. Загднах. Тэр хачийн юу шалзны нөлөөгөөр нөгөө амтан чинь бас л одоо бидний энэ дээр ингээл нэг шумуу суугаал тусраад бид нар чинь байж ядаад цогтдаг ингээл үргээдэг үстэй. Нөгөө малч нь бас л байж ядаад юм шөргөөгөөл ингээл докторгүй болоод тэгэл нөгөө нүгүснөөс нь зулгараал ингээл унчиж байгаа. Тэр одоо унтсан нөгөө алт чинь одоо тэгэл газрын нэг хөглөрчиж байгаа юм шүү дээ. Энийг л одоо мал дээр нь байлгаад үйлдвэрийн түүхийд бүтээгдэхүүн болгож гаргаж тэр одоо мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа шүү дээ. Энийг л одоо тэр газарт биш мал дээр нь байхад нь одоо бүрэн одоо хэр хэмжээний ноос авах хэрэгтэй тэр ноосыг авахын тулд л одоо шимгчдэг өвчнөд тэмцэх арга хэмжээг зайлшгүй хийж болох хэрэгтэй. Энэ цагаан алт хөтөлбөртөө ялангуяа энэ шимгчдэг өвчин төр ерөнхий газрын санаачлаад одоо бидэнтэй холбогдоод бидний ингээм хамтарч ажиллаад байгаа ажлууд бол маш их сайхан уйлдэж байгаа. Цаашаач олон юм хиймээр санагдаж байна. Өөрөөр хэлбэл одоо бүр ерөнхий газартаа хамтраад бид нэг ажлын хэсэг ярилцаал ингэхэд
Энэ гадна шимгчийн эсрэг хамууг ерөөс нэг хамуу гэсэн л заавар байдаг. Хамууг 4 хуваа. Өөрөөр хэлбэл тэр гарч байгаа одоо үзүүлж байгаа шиш тэмдэг нь өөр байдаг. Гарч байгаа цаг хугацаа нь өөр байдаг. Имчилгээний арга нь ч бас өөр байдаг. Тэгэхээр зэрэг ингэж хамуу гэсэн нэг нэрийн дор биш бүгдийг хувааж ягаад тус бүрдэн тэмцэх арга хэмжээний зааврыг боловсруулж өгөөд ингээд хамтраад ажиллавал одоо бас их үр дүнтэй ажиллах байхаа л гэж байна. Гих мэт их олон өвчнүүдтэй одоо бас ажиллаж байна. За ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөр. За аргагүй одоо цагаан алт тийм ээ ноос, ноолуур одоо арьс ширний одоо том хөтөлбөр. Энэ үл дэмжихээс аргагүй. Тэгэхдээ тэр хөтөлбөрийн хурал зөвлөгөөнд 2 удаа оролцож үзэж байсан. Тэр яриануун дарж яхад тэр ноос ноолуур гаргах боловсруулахад зарцуулж байгаа хөрөнгө мөнгө зээл тэрэнд л жоохон одоо юу гэдгийг одоохонд анхаарал яваад байна уу гэж дүр зураг харагдсан. Ер нь бол хэрвээ тэр ноос ноолуураа дээшлүүлээ сайжруулъя энэ хөтөлбөрийг амжилттай болгоё гэвэл паразитэд зарцуулах арга хэмжээг сайжруул мөнгө зарцуул тэгжээд эн чин дам утгаараа эн чин юу. За яагаад би ингэж хэлж байна. За шар ширх. Ноолуур идэгч байхгүй юу? Үсээ идэгч байхгүй юу? Арсны хогжроо идэгч байхгүй юу? Тэрүүгээр хоололдог. Цус ордоггүй. Зунгог идэгч, тийм ээ? Зарим барьжууд нь зунгог идэгч. Тэгэхээр наацхийн жишээ гэвэл зунгийн идээ дуусчаар нэг ийм тосгонгийн бүрхүүл чинь өөрөө нэг арси одоо үсийг улам нягт болгож яа ба тосолч тостой үс тосгүй үсний чанар гэж ойлгомжтой. Тосгүй болохоор хуграмтай болоод ирнэ. Тэрнээс авахуулаад энэ янгууд. Тэгээд тосгойг үс ингээд салхинд гараа. Наа чин зууралцсан үсүү чинь ярагдахгүй ш салхинд. Гэхэд зунгаг нь алга утсан хуураа өсөд яах вэ? Салхилангууд ярагдаал улам ингээд дааруулад байх жишээний ч юм уу. Одоо талхын хүчин дээр ийм наацхан ш. Нөгөө паразитууд нь жоохон шинжилгээний яхад бол нөгөө паразитууд нь бие даагаад ингээд цусаан сурах. Тэр өснөөсөө идэхэд яагаад өснөөс идэх гэхээр гол нь кератин гэж өсөнд байдаг. Одоо бидний өсөнд байдаг кератин гэдэг одоо хүн болгон мэдчихэе. Кератин гэж бодис нөгөө тэр паразитууд нь дотроо одоо тийм симбионт гэж өвчин үүсгэдэггүй бактерийн тусламжтайгаар тэр өөр бодис солилцоо явуулдаг байхгүй. Тэгэхээр өснөөсөнд байдаг тэр юуг хаанаас авдаг гэхээр өсөнд байдаг кератинаас авдаг байхгүй. Кератиныг боловсруулдаг бактери тоххгүй. Тэрний нөлөөгөөр манай нөхдүүд чинь амьдрах үржих юм олдог. За тэгээд ноолуурын үсийн хон дээр бол ноолуур үс гэж ярьдаг те. Ямаан дээр бол ноолуурын нийтнэ. За тэгээд гарцсан бол маш их үнэн. Гарсан ноолуурын чанар багтаа дөрөв хэллээ. Хураасан ноолуурууд гарна. Боловсруулалтын явцад хуурна, яан, чанар муудна. Гэх мэтчсэн маш олон одоо энэ бол ингээ яриад байвал баг энэ талаараа бол яахгүй. Тэгэхээр энэ цагаан хөтөлбөрийг зөвхөн миний бодлоор бол паразитын тэмцэх арга хэмжээнд дээр сайн засаад энэ цагаан алтайгаа сайн гаргаад авна гэдэг чинь маш их цаашаага чанартай бөгөөд юутай гарнаа. Тэгэхээр одоо тэр цагаан алтыг хариуцж байгаа хүмүүс ч юм уу тэд нь одоо жоо мал эмнэлэгтэй паразитын тэмцэх арга хэмжээнд зөвхөн гол гарал үсийн тэр бүтээгдэхүүнийг сайн чанартай гаргах тал руу анхаарна гэдэг чинь паразитын тэмцэхэд анхаараа гэдэг санааг байгаа учраас тэнд жоохон анхаарч байх хэрэгтэй. Манай мал эмнэлэгч гэсэн ер нь тийшээгээ бас санаачлагтай орж шаардаж тийм ээ өөрснөө оролцож ингэж яаж энэ хөтөлбөрийг бол одоо хэрэгжих ёстой хөтөлбөр. Тэгэхдээ тэр талаас нь бид нар оролцох нь зүй ёсны юм аа гэж бодоод иж байна. Одоо ноолуур одоо маш их өндөр үнэтэй. Малчтын баг одоо бүх одоо хаврын үр төлбөрөө хийдэг ганц хэрэгсэл нь одоо гайгүй нэг цаг үед нэг хугацаанд мөнгө ордог одоо амжиргааны гол одоо төлбөрийн хэрэгсэл болоод өөрч юм тийм ээ. Гэтэл би танаас зүгээр энгийн жишээ. Сая дандан судалгаа нодны явж хагаад нэг аймгийн нэг суманд очиж хахад нэг айлд очих. Тэднийх бол одоо маш их одоо мал эмнэлгийн арга хэмжээнд оролцдоггүй айл гэж байгаа. Тэгээ орж байгаа тэдний шар ширхэн супер болсон. Тэгээд гарч ирээд бүгдийг хэлж байгаа юм да та болохоо байцсан байсан гэдэг усан юм ормоор
угаалгад бололтонд ормор гэд хэлээлэг гарч ирсэн. Тэгээд гарч ирж чад юм шиг. Энд чинь эднийх манай сумын хэмжээгээр ноолуурын нэг мал яманаас авах ноолын дундаж хэмжээ алдсан байна гэдэг 350-аас 400 г байна. Кило нэг өндөр тойлсон. Тийм байна. Тэгэхэд эднийх 200 г хүрээгүй гэж байгаа байхгүй. Шарш хэрэгтэй сая миний хэлчихэж байгаа байхгүй. Ноолоор нь ичж байгаа байхгүй шарш хэрэгтэй. Тэгээд тэрийг дамуутахаараа нөхдөд ойлгохгүй байна. Одоо тэр Маш их боломж алдаж байгаа шүү. Зөвхөн ноолороо бодоход л маш их боломж алдаж байгаа. Тэгэлгүй яг хөө тэгэхээр яг цаг үеэ олсон зөв бас хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна. Тэгээ тэрэн дээрээ бол бас мэрэгжлийн хүмүүсүүдийг нас хамтран оролцуулаад тэр бүх энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бас мэрэгжлийн хүмүүсийн дуу хоолойг бид нараас хүргэхээр бас ажиллах зүйтэй байхаа гэж бодож байна. Ингээ ярих юм бол ингээд айгүй удаан ярихаар байна. Бидний нэвтрүүлгийн цаг маань бас бага учраас тодорхой хэмжээний мэдээллүүдийг одоо гол мэдээллүүдийг бас малчд иргэдтэй бас хүргэсэн байх гэж найдаж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөн оролцсон малчтайгаа мэдээлэлээ хуваалцсан хоёр эрдэмтэн доктор та бүхэнд маш их баярлалаа. Цаашлаад хэлэхэд мал эмнэлгийн салбарын төлөвлөгөөт арга хэмжээнүүд одоо яг хэрэгжиж байна. Энэ арга хэмжээний гол үйл ажиллагаа бол одоо шимэгчлэх өвчтнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд одоо малчид мал бүхэн иргэдээ одоо тухайн орон нут, сум орон нутгийн удирдлагууд, малын эмч мэрэгжлийн хүнийхэн зөвлөгөөнд дор энэ ажлыг одоо бас маш хангалттай одоо хэрэгжүүлээрэй гэж хүсмээр байна. Малчтайгаа бас уриалмаар байна. Эрүүл мал Эрдэнэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. За